Солиорол хийгээд ухаарал зохиолын 12 дугаар хэсэг. Амьдрал гэж залуугүй бутансаар саажлна. Энгийнээр бол амьдрал амьтай байх хугацаа. Тэгвэл амьгүй болох нь үхэл. Тэгвэл ам гэж юу вэ? Сүнс мөн үү? Мөн байж таарлаа. Амьд организм бүх юм хийгээд амнаас бие хийгээд амнаас бүрэлддэг. Бие ам хоёр салвал үхэл. Нэгдэн нийлвэл амьд бид буюу амьд организм болдог. Мартснаас энэ үзэл санаа миний нөгөө нэг сэтгэлгээний тоглоомтой ямар нэгэн байдлаар холбогдоод байх шиг. Тухайн оролцогч биедээ ам оруулж ирвэл төрлөө олдог буюу амьлдаг байх. Харин тэр ам нь гараад явчих бол хоосон бие болж үлддэг буюу үхдэг. Дахиад өөр ам биедээ оруулж ирвэл дахин шинээр төрлөө олдог буюу төрдөг байх. Эндээс сэтгэлгээний тоглоомын тухай өөр нэг дүгнэлт хийж болох юм байна. Тухайн би аливаа нэгэн ам хүлээж аваад тодорхой хугацаанд нэгдэн оршдог бөгөөд энэхүү хугацааг нь амьдрал гэж нэрлэж болох юм байна. Хамгийн анхны хийсэн оюун дүгнэлттэй минь яагаад яг ийм адилхан тодорхойлт гарчих вэ? Хамгийн ихнийх нь бодит амьдралын тухай тодорхойлт байсан. Харин нөгөөх нь миний зохиосон сэтгэлгээний тоглоом юм. Зүг. Одоо ингэдэг хэрэг. Одоо завтаа байгаа дээрээс сэтгэлгээний тоглоомоо жаахан үргэлжлүүлдэг хэрэг юм. Хэмээн мөөгийн бодлогошрон явсаар 6 дугаар сургуулийн нөгөө сүйдрвчэнд ор очиж сандал дээр сум бодолдоо дарагдаж эхэллээ. Тоглолт эхлэхийн өмнө тоглогч бүр өөрсдийн амьтаа байна. Тоглоом эхэлмэгц тоглогчид өөрсдийн амиа хадгалж үлдчихэж болно. Ийм хүмүүсийг оролцогчдгий. Мөн түнчлэн тэд амиа хоорондоо солилцож хувилж буюу хувирч болно. Ийм чадвартай хүмүүсийг хувилгаан гэж нэрлэе. Хувилгаад ийм аргаар өөрийн амиа өрөөлд дамжуулж өөрийн байгаагаас өөр оршихуйд буюу юмс үзэгдэл хийгээд оролцогчд хувилгаатын тухай мэдээллийг олж холбоо тогтоон эвсэх эсвэл дайсагнах холбоог тогтооно. Тоглоомын эцсийн зорилго нь бус төрөлтөгчдөө дарангуйлж ноёлох засаглалаа тогтоож төгс хүчит хаан болох юм. Эрх мэдлийн төлөв цусгой тулаа гэсэн үг юм байна л да. Сэтгэлгээний тоглоом өрнөж буй энэ оршихуйг далд ертөнц гэж нэрлэе. Учир нь тухайн биес бодит байдал дээр энгийн тоглогч мэд харагдаж хийх ёстой зүйлийг хийн явах боловч оюуны далд оршихуйтай амиараа дамжуулж бусад оролцогчийг хаана юу хийж байгаа тухай мэдж болдог. Ийл биш баримтар нотлохын аргагүй нууцлог ертөнц учир энэ нөгөө ертөнцийг далд ертөнц гэе. Оролцогчд буюу хувилгаатын хийж буй үйлдэл оюунлог ухамсараар дамждаг тул энэ оршихуйг далд ухамсар гэж нэрлэе. Яасан гинэ? Юу? Би солиорчих бод. Далд ухамсар гэж хэлээ шүү дээ. Арай энэ миний судалж мэдхийг хүсээд байсан өнөө тайлагдшгүй нууц далд ухамсар биш вэ? Ийм халчин юм гэж бас байдаг. Санаанаас нэг тоглоом зохиож байтал гинт ийм сони юм болж байгаа гэж. Энэ ч яг миний хийж буй сэтгэлгээний тоглоомын ертөнц. Үүнийг ил болгож бусдаж хийлвэл дэмэрч байна гэх үз. Ямар ч тач энэ тоглоомоо зохиож дуустал бусдад хэлэхгүй. Далд ухамсар гэснээс далд ухамсар гэж юу байж болох вэ? Бас л толгой өвдөжлөө. Яагаад иймэрхүү юмны тухай бодглохлоор толгой байн өвдөд байдаг юм болоо. Энэ тухай бодлоо дараа нь л үргэлжлүүлэхээс одоо эртхэн харих мэд. Гээд гүйрчсэн хүн залуу хүү гэрийн зүг явлаа. Хүү гэртээ ирчгээд их ядарсан байсан учраас орон дээрээ тэрийн хөвтөөд үүрэглэн байгаад давсан тавьчих. Хүүгийн бүх санаа сэтгэлгээний тоглоомн дээр ихээр төвлөрсөн байсан тул зүудэнтэй ч бас тэр тухай үтсээр байв. Тэрээр яг төсөөлж байсан шигээ энгийн амьдралын оршихуйд байлаа. Гэхдээ хаана гэдэг нь тодорхойгүй. Өөрөө ч энгийн хүн байв. Гэхдээ ямар гэдэг нь тодорхойгүй. Тоглоом зөвхөн энэ ертөнцид өрнөх ба тухайн
өрсөлдөгчдийн чадал чансаанаас шалтгаалаад хідэн ч удаа үргэлжлэж болох ба нууц мэдээлэл зөвхөн харилцаагаар л дамжина гэдгийг Мөөгий ухамсарлаж байв. Мөөгий тоглоом эхлүүллээ. Замд дайралцах эхний хүнтэй ийм танилцав. Мөөгий "Сайн байна уу? Намайг хаан байгааг хэлээд өгөөч" гэв. Өнөөх нь "Сайн байна уу? Та өөрийн бүтээсэн ертөнцтэй байна" гэв. Мөөгий "Таныг хэн гэдэг вэ гэхэд" нөгөөх нь "Мөнх Эрдэнэ гэдэг" гэв. "Юу, надтай адилхан нэртэй юм гэж үү?" гэж Мөөгий уулга алдахад өнөөх нь "Тийм ээ" гэв. Мөөгий үнийг тоолгүй орхив. Цааш явж байгаад нэг эмэгтэйгээс "Өө эмэгтэй сайн байна уу? Намайг хаана байгааг минь хэлээд өгөөч" гэхэд өнөөх нь "Сайн байна уу? Та өөрийн зохиосон ертөнцтэй байна. Ноён Мөнх Эрдэнэ" гэв. Мөөгий "Намайг яаж тэндэг юм бэ?" гэхэд өнөөх нь "Танилгүй яах вэ? Та байгаа учраас л бид энд байгаа юм" гэв. Мөөгий барьцаалдаж "Та чинь юу яриад байна? Мартснаас таныг хэн гэдэг вэ?" гэхэд өнөөх эмэгтэй "Мөнх Эрдэнэ гэдэг" гэв. Мөөгий бүр хангааж руу. Тэгээд өөрийгөө солиорлон ертөнцөөс гаргахыг хүсэн бурхнаас аврал ирнэ. "Бурхан минь намайг эндээс гаргаж мөргөн гойж байна" гэхэд нэг дуу хариудна. Мөөгий "Чи л өөрийн оюун бодолтой ийм ертөнцийг бий болгосон. Одоо чи өөрийнхөө байгуулсангийн шорондоо ингээд насан туршдаа төгжигд ноён солиотоо" гэв. Мөөгий үнхэлцгээ хагартал юм. Тийм тэр өнөөх дуу хоолойнд хандна. "Хинбэ чи гараа тэр ярилцъя" гэв. Өнөөх дуу хоолой дахин "Оюун санааны чинь алуурчин солиорл байна" гэв. Ийн айж бэмгэнэж байтал гинтхэн амьсгал нь боогдоод хэцүү болов. "Ингээд дуустах юм байж" гэж Мөөгий үгэлтэйгээ эвлэрч чихэн дээр жаахан хүүхдийн чанга чагийн нэг дуу сонстов. Амьсгалж чадхаа болсон Мөөгий амьсгал авах гэж гүн нойрноосоо цочин сэрв. Мөнх далаа хичээлээсээ ирчгээд ахыгаа сэрэг санаатай хамрын чимхэж амьсгалыг боосон ажээ. Мөөгий сэрсэн даруйдаа уурлана. "Гэхдээ тэнийг юм уу чи? Яг хүн алах гэж юм шүү дээ. Хар дараад хямарч явахад хамар чимхэд чи. Гэхдээ намайг золтоод алчихсангүй. Иргүү мүү ямар юм бэ?" гэд нуруунд дээр нэг алгадчих. Мөнх далаа "Би чамайг аавд хэлэндээ" гэж зүрхэн ойлов. Хэсэг хугацааны дараа Мөөгий жаахан тайвширч дүүгээ уйлуулсандаа зовнон харагдах санаатай. "За миний ахыгаа уучлаарай. Ахын дуу уйлах болов. Чи хамар чимхээг бол ахын юу гэж уурлах вэ дээ? Цохих вэ дээ? Миний доо одоо зүгээр тайвширна. Үлсэж гин үү? Ахын чамд хоол хийж өгөх үү? Юу гэмээр вэ?" Мөнх далаа нулимсан арчин "За гой зөөвин идэ" гэв. Мөөгий дүүдээ хоол хийж өгөхийн тулд хэрэгтэй мах ногоо авахар дэлгүр рүү ороод жаал зугаа ногоо авч бас гоё жүүс дүүдээ ав. Буцаж гэртээ ирээд Мөөгий мөнх далаад хандана. "Миний дүү жүүс" эсээр жүүсээ өгөв. Тэгээд Мөөгий жүүс ууж байх зурчин мөөжгөө "Сайхан цөөн хийнэ" гэж хэлээд мөнх далаагд хоол хийж эхлэв. Тэгж байтал оройн хоолнд бэлэн болов. Мөнх бат ч ирв. Ах トゥ гурав хоолоо идчихээд тусын зүйлээ хийж эхлэв. Мөөжиг хүүхэлдэйн кино үзэж мөнх бат дардас шидэж Мөөгий компьютер дээрээ сууж өдрийн хийсэн бодлогын тухай нэмбаалан шивчгээд нэмэлт тэмдэглэл хийн суув. Тэмдэглэл нь боттол. Өнөөдөр би зарим номнуудаа салхи оруулах зураа санамсаргүй сууд ухаантнууд биднээс нэг алхмын цаана байдаг. Гагцгүй үүнийг ойлгохын тулд бид мянган тэн хагас нь 999 гэдэг нэг тийм дээд тог хүлээн зөвшөөрөх учиртай гэдэг Хятадын эртний онц үгийг уншлаа. Мэдээж хүн бүхний мэдэж байгаагаар мянган тэн хагас нь 500. Гэтэл яагаад 999 гэсэн юм болов? Магадгүй дээр хүгийн илэрхийлэх гэсэн утга нь тоондоо бус сэтгэлгээний онцлогтой байгаа байх. Зарим хүмүүс яаж сууд ухаантан болдгийг учрыг тов тодорхой илэрхийлсэнд л утга учир нь байна уу да. Ер бусын сэтгэдэг хүмүүс сууд ухаантан болдог. Сайн анхаарч ажиглавал хүн болгоны сэтгүү өөр. Тийм ч учраас сууд ухаантнууд бидний дэрэгдэж байдаг.
Гагцгүй тэднийг анзаарч таних л учиртай гэсэн санааг илэрхийлэх гэсэн биз. Ерөө бусаар сэтгэн гэдгийг би боломжтой мэтэр сэтгэж төсөөлөхийг хэлдэг гэж ойлгоно. Ерөө бусын сэтгэлгээний гайхамшигыг үзэх гэж төсөөллийн хязгааргүй эрх чөлөөт шидэт оюуны орчгуудаа сэтгэлгээний нэгэн тоглоомыг зохиох гэж хичээсээр байна би гэж өвччгээд шинэ файлаа хадгалчаад амрах санаатай орон дээрээ төрүүлгээ хараг хөвтөв. Тэгээд гинтгэн л гармаар санагдаад ард оюушин талбайг чиглэн явлаа. За вэж. Өөрийн сүнсээ гаргацгаад өөр хүний нэрийг дуудаж сүнсийг биедээ оруулцгаад төр зүр өөр хүнд хандан үг хэлчихэд буцаагаад гаргаж болно гэж төсөөлөх үнэхээр хөвгөлтэй юм. Гэхдээ нөгөө хүний хэн болцоход харьцаад байгааг нь танина гэдэг л ярвигтай юм байна. Мэдхийн тулд байсгийгээд л хэн гэд асуугаад байвал хүмүүс нь айг бол хэнхэг гинах. Хэн болцоход яриад байгааг нь тоохгүй яриад байвал хэнэггүй гэх баг. Тэгвэл бас хэн хинтээ таарамжтай байдаг, хэн хинтээ таарамжгүй байдаг гэдгийг сайтар анзарч байхгүй бол болохгүй. Гай таарад үздэн яддаг хүнийхэн сүнсийг оруулж ирээд ярьчих бол алууллаа л гэсэн үг. Тиймээс хүнд юу ярихаа мэдэж байх нь зүйтэй юм байна. Ер нь бол тухайн хүнийхээ юу гэж ярьж байгааг анхааралтай сонсоод эвлэрч зөв харьцвал болчих юм. Хэн мэддэхгүй юу яриад байгааг нь мэддэхгүй тодорхойгүй хүмүүстэй яаж харьцах болж байна. Адилхан л харьцаж болно. Эсвэл ч тоохгүй орхиод байгаа хэрэгтэй. Хэдгурган солилцохоор ирсэн эсвэл чухал юм ярихаар ирсэн хүмүүсийг үл томсорлож болохгүй гэдгийг нэрээ мартаж болохгүй юм. Уймраа гэж ингээд би чинь сэтгэлгээний тоглоомоо боловсруулах гэж байгаа юу? Хүнийг хэн болохыг нь таниад яаж зөв харьцах тухай бодоод гарваа. Ямар учиртай юм бэ? Би яриа солиорч байгаа юм шиг. Үгүй хэлэхдээ өдрийн зүудч надад нэг юм ёрлоод байсан шүү. Ерөөсөө энэ тухай дахин бодохоо болио. Одоо зүгээр л тарихаа сайхан амраа гэж бодол болон явсаар сууж заншсан нөгөө модон сандал дээр очин суу хэдэн минутын турш дуугүй дүмбив. Мөөгийн тарих бас л ачаалж эхлэв. Хүний сүнс энэ бие олж төрөөд энэ төрөлдөө олдог юм бол сүнсээ биесээ гаргаад өөр хүний биед орж дараа төрлөө олж болдог байх. Бас биедээ өөр хүний сүнсийг оруулж амилж болно гэсэн үг. Нэрэ бодоод тахад миний зохиож буй сэтгэлгээний энэ тоглоом амьдралтай дэндүү холбогдоод байгаа шүү дээ. Тэгвэл иймэрхүү үзэгдлийг амьдралын юутай холбож ойлгуул болох уу? За гэж бодъё яз. Хүнийг үгээр алдчих болдог, амьдруулчих болдог гэдэг нэг мэрэгэн үг байдаг баха. Тэгвэл ойлголоо. Тухайн хүнийг үгээр алж болох юм байна. Харин яаж? Биеийг нь алж чадахгүй сүнсийг нь зайлтал юм ярьж алж болох юм байна. Ухаанд нь ухан шиг үхэн юм гэмрээ. Би яаж байгаа юм болоо. Бас л дэмирээд эхэллээ. Зааш мартснаас тухайн хүний сүнсийг нэрээр нь дуудаж биедээ оруулж хүний заяанд төрүүлж байгаа юм чинь. Бас сүнсийг нь биед нь оруулахгүй байх нь түүнийг алж байгаагаас өөрцгүй. Тэгвэл үгээр яаж аална гэж? Түүнтэй тэнийг юм шиг харьцаж үгээр дайрж довтлно гэсэн үг үү? Тэнийг юм шиг болгоно гэсэн үг үү? Юу гэсэн үг үү? Бид нь юмны мөн чанарыг оруулж болдог гэсэн үг үү? Өөрөөр хэлбэл хүнээрээ байж болдог бас хүн юм шигч байж болдог гэсэн үг үү? Ингээд би ч одоо юу солиороод байна вэ? Би яг солиорч эхэлж байгаа шиг байна. Имлэгэн үйлчлэгээ авч үзлэгт хамраад байц. Ингэж байгаа солиорч хул баларна шүү. Сэтгэл зүйчдэж бас ханддаг хэрэг. Ингээд одоо цаг хэд болж байна? 6 цаг болчихч. Хоолны бэлтгэл хийгээгүй байгаа шүү дээ. Харихаас. Гээд хармаа.